Суулт үндсэн суулт дөрөвдүгээр орол. За фитнесийн багш Ахраг тамирчин хоёр одоо шинэ залуу тамирчныг яаж шахтыг харуулъя. Челленж 8 дахь өдөр хөл хийж ингээд хөл дээр бол нэлээд сайн хийх хэрэгтэй. За явсаа. Хоба. За нуруугаа төгөж нуруу алдахгүй. Амсгаа ав. Явлаа 1 2 3 4 5 6 7 8 9 10. За богийн хөдөлгөөн бэлтгэл суулт үндсэн суулт дөрөвдүгээр орол 40 кг тойр суух гэж байна. Яа шүү. За 8 дахь өдрийн бэлтгэл. Хөлний уртал дөрөв толгой. За дөрөв толгой явлаа. Доошоо удаан мэдрээд сунгаад энэ бол дөрөв толгойн булчин маш сайн сунгаж өгдөг дасгал. Дөрөв толгой гэдэг нь одоо хөлийн уртал тэр чигээрэл гэсэн үг л. За богийн хувьд бол дөрөв толгой бол бус булчингаа бод бол бас гайгүй хөгжилтэй. За дөрөв толгойгоо шууд хөлийн ар буюу хоёр толгойтойгоо сэтэлж явдаг. За энэснээр илүү бэлтгэл эрчимтэй бас цаг хэмнэж явна. За хөлийн хоёр толгой гоёны ар. За богийн хувьд бол гоёны ар жоохон дутагдaltaй хэсэг нь байгаа. Ерөнхийдөө нэл яг хөлний ар талын тусгай дасгал учраас аль болох савхгүй мэдэрч явна. За болж байна. За шууд triple set. Өгзөгний хажуу болон дээд хэсэг орсон. За сайн. За хэрвээ Юу даачих шүү. Хүн дээр бас хайчих хэрэгтэй. хөлн туртай болж байна уу? Хайчих хэцүү надад. Тодорхой хайсан байна. За хөлний үндсэн жилт. Хөлний уртал өгзөг ажиллана. За энэ төхөөрөмжний давуу тал нь нуруунд дээр ачаал өгөхгүй. Хөлийг маш сайхан ажилладаг төхөөрөмж байгаа. За энэ дээр 15-аар 3 сет орно. 2025 оны 1 сарын 10 челленж 8 дахь өдөр хөл хийж дуслаа. Одоо тэ ажил руу гарч ажиллая да.